амар баясгалан огцруулах тухай саналыг гаргасныг та бүхэнд одоо мэдээлэл болгож хүргэж байна. Тэгээ би та бүхэнд энэ албан бичиг уншиж өгч тийм ээ. Монгол улсын их хурлын дарга Дасцүгийн амар баясгалан танаа амар баясгалан улсын их хурлын даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний нэгдлийг хангах хууль дэдлэг нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчсныг үндэслэн улсын их хурлын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах төрөө дэдлэг ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжилттэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар хөдөлгөлзөн шалгуулах, хуулийн байгууллага хараад тусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг улсын хурлын дарга амар баясгалан танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүй зэрэгцээ ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах улсын хурлын үндсэн зорилт хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс уруушааж байна. Ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмдэн төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин чанараараа биелүүлэх тангараасаа нэцүүл хуулийн хариуцлага хүлээн хэмээн төрийн сүлжээнд тангар хүргэсэн улсын их хурлын гишүүн бид улсын их хурлын дарга амар баясгалан таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд Монгол улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын их хурлын дарга дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байхдаа бөгөөд хууль заасан үндслээр хугацаанаас өмнө огцруулж чөлөөлж болно гэж заасныг үндэслэн амар баясгалан таныг улсын их хурлын дарга үүрэгт ажлаас чөлөөлөх огцруулах саналыг үүгээр гаргаж байна. Монгол улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-ын 3 дахь заалтанд Монгол улсын их хурлын нийт гишүүний олонх улсын их хурлын даргаыг огцруулах үндэслэл бүхий саналыг гаргасныг улсын их хурл хүлээн зөвшөөрсөн гэж мөн хуулийн 12-ийн 3 дахь хэсэгт Монгол улсын даргаыг их хурлын даргаыг чөлөөлөх огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгын орны санал дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хилцэж чөлөөлөх огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын их хурлын даргаыг чөлөөлөх огцруулах хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухайд тогтоол баталсан тооцно гэж хуульчны дагуу асуудлыг шийдвэрлэхийг хүсье. Мөн хууль тогтоох дэд байгууллагыг удирдах буй таныг уг асуудлыг улсын их хурлаар хилцэн шийдвэрлэх үеэр нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1 дахь хэсэгт энэ хуулийн 23-ийн 8 заасан журам заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдгэл гаргана гэж 8-2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдгдэх үүрэгтэй гэж тус заасныг хуулийн шаардлагыг биелүүлж ажлыг сануулж байна гэсэн энэ албан бичгээр нийтдээ Монгол улсын их хурлын 67 гишүүн гар үсэг зурсан, Монгол ардын намаас 34, ардчилсан намаас 31, за мөн одоо бусад нам эвслээс 2 гээд нийтдээ 67 гишүүн улсын их хурлын даргыг, улсын их хурлын даргын үүрэгт ажлыг хаших ёс зүйн шаардлага одоо хэм хэмжээг одоо давсан учраас энэ үндслээр одоо огцруулахаар энэ бичгийг одоо өнөөдөр гардуулж өгч байна. Одоо ингээд их хурлын дэд дарга болгон туяад гардуулж өгч байна.